Зам хэцгэнөө намайг төчлөгийн мөхөддөг энэ геймнэр Цукимото байна. VNC-ийн дотоод төрөлд оролцох Монголын шгшээ багийн тоглогч байна. За би багадаа нэг хөдөлгөөнтэй хөвгт байсан. Тэгэл их сахилахгүй хөвгт байсан да. Багадаа гэвэл Dota тоглохоос өөр волейбол тоглодог байсан. Тэгээд шоу хөвдөлөх туртай сакс тоглох тийм зүгэл байсан да. Тогтсон мэрэгжил бол байгаагүй. Гэхдээ ер нь сонгосон мэрэгжил бол IT байсан. IT-ийн сүлжээ байсан. За би тэгээд Dota-аар тоглоод ер нь их сургуулаа ер нь орхиод тэгээд ер нь мэрэгжлийн тоглож болохыг зорьсон. Хамгийн анх мэрэгжлийн тамирчин болъё гэж бодсон шалтгаан ер нь нэлээд арай Dota-аар орсон. Ранк тэр үед гарахдаа нэлээд 4500 гарч ирсэн болохоор тэр үедээ нэлээд өндөр ямартай байсан. Тийм болохоор ер нь нэг үзээд алдъягээд тэгээд урт хугацаанд ер нь мэрэгжлийн тоглож болохыг бодсон. Хамгийн анх Dota тоглож эхлээд мэрэгжлийн тоглож болъё гэсэн замнал хүртэл бол гэр бүл ер нь эсэргүүцдэг байсан. Гэхдээ яг өөрөө мэрэгжлийн тоглож болъё гэж шийдвэрээ гаргасан үед бол за өөрийнхөө хүслээр болоо тэгээд ер нь дэмжиж эхэлсэн. Одоо хүртэл тэнцээр байгаа. Хамгийн анхны баг Real Deal баг байсан. Санал тавьсан нь болохоор манай дүү байсан. Тэр багт спорт тоглож байсан. Тэгээд би PlayStation 4 дээр хамгийн анх тоглож эхэлчихсэн. Real Deal багаар орсон тэмцээн болохоор Псиний тэмцээн байсан. Тэрэнд нэг 3-4-т орж ирлээ. Яг хаа тэр үед анх удаа багт орж үзээд анх удаа багаараа тэмцээнд орж ирсэн болохоор яг сонирхолтой л байсан. Хамгийн анх Dota тоглож гиснээс ер нь орсон багууд гэвэл Real Deal, Cobalts, Paradox, Team Top, Neon гэсэн багуудад байсан. Тэр нь хамгийн дурсамжтай баг нь гэвэл Team Top. Ер нь тэр багаараа нэлээд удаан хамт цагийг өнгөрүүлсэн болохоор тэгээд нэлээд олон тэмцээнд бас зөндөө ялсан. За жижигэ битсэн. За ингэснээр Misalik season 2 тэмцээний аваргаар Team Top. Team Top байхдаа бид нэр Меса Олонгийн ер нь аврахыг авчихсан. Хамгийн дурсамжтай тэмцээн гэвэл 20-21 оны Месагийн парктаар болж исэн тэмцээнд Жилган багийн эсрэг тоглож байхдаа 2-0-оор эхлэе тэгээд 3-2-оор хожигдчихсэн. Тэр бол ер нь хамгийн дурсамжтай тэмцээн. Яагаад гэвэл яг бидний яг эхлэлийн цэгэл байсан юм да ер нь. Маш хүчтэй зөвхөн хожигдсан Жилган багтаа биш хожигдсан Cobalts багтаа баяр үргээ. Cobalts баг үнэхээр гайхалтай өсөлтөө нэг үзүүллээ. Тэдэн зориулж алга ташгаая. Яг тэгж 2-0-оор хожигдж явж байгаад 3-2-оор хожигдсон. Ер нь сэтгэл зүйн хувьд нэлээд хүнд цаашлаад ер нь баг ч гэсэн тарах ер нь үндсэн болж исэн болохоор нэлээд хүнд эс тэр үед бол. Түүнээс хойш тэгээд яг угаасаа л Dota тоглох гэж шийдсэн байгуулахад тэгээд буужихгүйгээр тэгээд хөгжлүүлээл одоо хүртэл Dota тоглож байна. Карьерийн оргил үе гэвэл одоо хүртэл гэвэл Team Top байх үе байсан. Тэр үед ер нь тэмцээнүүдэд очоод ер нь их уран зориг илүү ихтгэл найдвар авч ирсэн юм уу? Хамгийн татна гэхээс илүү урт хугацаанд нэг хамт тоглосон тоглогч гэвэл Сэми байна. Бараг 21-2 оноос хойш хамт тоглож байгаа болохоор Сэмитэй нэлээд удаа урт хугацааг өнгөрүүлсэн. Сэмитэй ер нь Team Paradox, Team Renewal, Team Top хамт тоглож ирсэн. Тэгээд ер нь сүүлд 2 жилийн өмнө ч юм уу Stakar, Сэмитэй болон Lilse гэдэг хүмүүстэй ингээд гадаад тэмцээнийг хамт ер нь явж ирсэн. Одоо хүртэл ингээд ENC-д Сэмитэй ингээд хамт тэмцээнд явж байна. Одоо усаад төлөөлөд ENC-ийн Dota төрөлд явах гэж байгаа ер нь маш их баяртай байгаа. ENC-ийн тэмцээний ослог нь бол усаараа болж байгаад нэг гоё байгаа. Тэгээ хоёрт гэвэл нэг багаас зөвхөн 3 тоглогч гэдэг утгаараа ер нь Монгол улсад ч юм уу ер нь жоохон давуу талтай гэж магадгүй. Тийм болохоор гоё тэмцээн зохиож байгаа гэж бодож байгаа. Манай ENC Dota 2 бүрэлдэхүүнд 423, C11, Narman, Seme, B, тэгээ Baisok гэдэг бүрэлдэхүүнээр явж байгаа. За тэгээ энэ бүрэлдэхүүнээр явж байгаа дээр үнэхээр их баяртай байгаа. Анх Dota 2 тоглолоод мэрэгжлийн тоглож болсноос хойш ер нь биелүүлж чадаагүй юм гэвэл Majort явах, TI-д явах гэдэг том тэмцээнүүдэд одоо хүртэл явж байгаа. Тэгээд энэ ирээдүйд явахыг зорж байгаа. Хамгийн ойрын зорилго гэвэл хичээж агаад гоё багтай болох гэдэг бодол байна да. ENC Dota 2 төрөлд оролцож байгаа Монголыг шгшээ багт төлөвлөж явж байгаа. Мөнхбат буюу Цукимото байлаа. Та бүхэн бидийг дэмжээрэй. Баярлалаа.